Тэгэхээр би бол хойд хэлцгээ дэмжиж байгаамаа. Гэхдээ 3 асуулт асуумаар байна. 14-ийн 1 дээр бол дэд бүтц инженерийн шугам шүлжээд улаан ээлд машины зогсоол энэ бүгдээрээ орохгүй байшингийнх нь үнд нь оруулахгүй гэж байгаа. Энэ бол зөв үү? Тэгэхдээ 14-ийн 5 дээр тэр хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр хийсэн болвол тэрийн төр төлөх ёстой. Эсвэл одоо төрийн мэргэжлийн байгууллагууд нь төлөх хэрэгтэй байгаа. Хэрвээ төр нь мөнгө авахгүй юм бол 14-ийн 5 дээр нь концессийн хуулиар гэдэг юм уу өөр чиглэлээр энэ бас энэний төлдөг байхгүй бол ялгаагүй нөгөө хувийн хөрөнгө оруулж байгаа барьж байгаа компани хийчих юм бол тэгэх юм бол тэгээд ердөөсөө тэр үнд нь байрных нь үнд нь ороод явах юм бол байрны үн буухгүй гэж би нэгдүгээр хэлэх гэж байна. Батлог сайдаа хоёрдугаар би юу гэж хэлэх гэж байна гэхээр энэ 15-ын 3 дээр энэ хятадын энтрийг туршлагууд байгаа маа. Энийг одоо та нар үзэж харсан юм уу? Хуучин байшингуудыг бол одоо хугацаа тавиад хөрөнгө мөнгөний болохоор яг зах зээлийн тухайн газар үнээр нь бол худалдаж аваад энэ тэгээд гарахгүй бол хүчээр гаргаж байгаад нэг өдөр болгодог энэ ийм байх шиг байна. Энэ талаар энэ судалж барьсан байна уугүй юу? Энэ дээр бол нэг юм хуулийн хугацаа энэ тавьж өгөх тийм боломжууд нь байна уугүй юу? Тэгэхгүй бол ердөөсөө засаг даргын нэг захирамж гарах юм бол маргааш нь хөөж гарах. Хотын төвийн байшингууд өнөөдөр бол хотод бол хотын төвүүд бол газар байхгүй болсон. Хотын төвийн байшингуудын үн газар нь бол айгүй үнэтэй байгаа. Хотын төв дээр байж байгаа хүн төвийн байшингийн газраа зарах юм бол хотын захад очоод 1 өрөө байртай хүн болоод 4-5 өрөө байр авах боломжтой үн байгаа байхгүй юу? Тийм учраас энэ бүсээр нь үнийн зохицуулах тухайн газарт нь үнийн бол тухайн газрын зах зээлийн үнээр нь худалдаж авч явах тийм боломжууд нь одоо 15-ын одоо 4 дээр энэ оруулах тийм боломжууд байна уугүй гэдгийг би асуух гээд байгаа маа. Үнээр нь авах. Тэрнгүй энэ хууль гарсан гараагүй зарим газрууд дээр бол айл өрхүүтээр ярьж байгаа худалдаж аваад газар байшингуудыг нурааж байгаа энэ шинээр барьж байгаа компаниуд байж лээ шүү дээ. Тийм учраас тэр үнийн асуудлуудыг их сайн энэ дээр тосгос суулгаж өгөх хэрэгтэй юм болоо гэж би бодож байгаа юм. Тэгэхгүйгээр 100 сая гээд нэг нөхөр тавьчихад уг нь 20 сая төгрөгийн үнэтэй юмыг далиндуулаад байж байгаа бол 20 саяын өгөөл цогц хугацааг нь тавьж өгөөд тэгэл тэр хүмүүсийг бол хүчээр албадаар гаргадаг байх хэрэгтэй гэж би дахиж хэлэх гээд байгаа юм. Тийм учраас тухайн зах зээлийн үнийг тэр газар дээр нь байж байгаа үннүүд нь бол их чухал юм а. Энэ хуулийн дээр нь тэр оруулж өгөх тэр боломжууд нь ямар байдаг юм бол энэ хуулийн 15 дугаар зүйл анги дээр бол тэр оршин суугчдын эрхийг бол хамгаалах тал дээр бол их дутуу заалтууд орж ирээд байгаа юм а. Энэ дээр бол эргэж харахгүй бол батхгүй юм шиг байна гэдэг би одоо оруулж ирж байгаа сайдд нь оруулж ирж байгаа тэр хотын хүмүүс энтерт нь бол дахиж энийг хэлэх гээд байгаа юм. Хэлцэг хэсгийн шийдээ тэгээд тэрэн дээр нь бол энийг яриад явахгүй л энэ саяны ярьсан асуултууд дээр бол нэг хариу өгөөд өгөөч. Тэгээд бол энийг бол зарчмын тийм гол асуудлуудыг бол энд суулгаж өгөхгүй бол болохгүй гэж би дахиж хэлэх гээд байна. За баярлалаа. Батлог сайд хариулъя. За 14-р зүйл дээр бол ерөнхийдөө орон сууцны инженерийн хангамж орчны тогтчлт гэсэн заалтууд байж байгаа. Энэ дээр юу гэж оруулсан бэ гэхээр ерөнхийдөө барилгын компаниуд яадаг гэхээр гадна талын одоо зогсоолууд инженерийн шугам шүлжээгээ метр квадратад оруулаад тооцчихдаг байна. Энийг бол улсаас ингэж хангаад өгье. Энийг бол метр квадратанд оруулахгүй байна гэдэг одоо зорилгод бодлогын хувьд юу гэсэн бэ гэхээр нөө метр квадратын үнийг л энэ хуулиар багасгах гэдэг нэг заалтуудын нэг юм л да. Тэгээд тэр инженерийн гадна шугам шүлжээг ашиглан борлуулсан бүтээгдэхүүний төлбөрт ноогдох шимтгэлийг эрх хөхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу хангагч байгууллага нь ашиглагч мэргэжлийн байгууллагад төлөх үүрэгтэй гэдэг бас л аминдаа тодорхой заасан байгаа юм л да. За мөн орон сууцны барилгын инженерийн гадна шугам шүлжээ дэд өртөө ус дулаан дамжуулах төв зэрэгт оруулсан хувийн хөрөнгө оруулалтыг бодит хэмжээг үндэслэн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж орон нутгийн өмчүүл шилжүүлж болно гэж. Энэ юу гэхээр орон нутгийн өмчөөр шилжүүлэхдээ концессийн хуулиар ч юм уу тийм ээ тодорхой хугацаагаар хэрэглээд эргүүлээд одоо улсад өгнө гэсэн ийм байдлууд руу одоо жоохон уян хатнаар одоо бол үнэгээр шилжүүлж нөгөө хувийн компаниуд ч болохоор яаж нэхэр өөрсдөөсөө хөрөнгө мөнгө оруулсан байдаг эргээд оруулсан мөнгөө квадрат метр дээр шингээхээр худалдан авж байгаа иргэд буюу яг нөгөө нэг худалдан авахч талдаа үн өртөг өсөх ийм асуудлыг бол ингэж зохицуулсан ухаантай заалт юм л да.
За 15 дугаар зүйл дээр бол нэлээд тодорхой заалтууд оруулах гэж оролцсон байгаамаа зүгээр хилцүүлгийн явцад гишүүдээс бол нэлээд саналууд орж ирж байна. Гол саналууд юу гэхээр одоо энэ орон сууцнд байгаа эргээд орон сууцгүй болох асуудал дээр нь эрхийг хамгаалж өгөх заалтуудыг дэлгэрэнгүй оруулж өгөөрэй гэсэн энэ заалтууд байгаа даа шүү. За энэ заалтуудыг оруулж өгнө. Гэхдээ бид нар өнөөдөр ямар байдалтай байдаг вэ гэхээр хүн оршин сууж болохгүй гэд одоо мэргэжлийн хяналтын газраас төгөлд гаргацсан байхад хоорондоо үгсэн хуйлдаа за манайх одоо орон сууцаа 100 саягаар тохирцсон шүү. Танах битгий үнэ буулгаараач гэдэг юм уу. Иймэрхүү зохион байгуулалтын юмд ороод идэг байхгүй. Тэгэхээр энийг бол хуулиндаа бид нар яг гэж оруулж байгаа. Тэгэхээр нийт орон сууцын 70% нь бол үндсэндээ бид нар орон сууцаа одоо энэ үнээр тодорхой хэмжээнд борлуулаад зөвшөөрж яана гэх юм бол одоо нийт одоо юу гэх юмд ихэнх олонх нь бол санд гаргасан ч гэдэг юм уу. Ингээд одоо хэрэгжүүлээд явъя гэдэг иймэрхүү заалтуудыг бол оруулсан байж. Та бүхэн одоо мэдж байгаа энэ Арслантай гүрийн цаана бол хоёр барилга бол зүгээр нураад байгаад байхад хүмүүс нь байгаад байгаа байхгүй. Ингээл иймэрхүү юмнууд л одоо цааж оруулсан юм л да. Зүгээр хилцүүлгийн явцад бол нэлээ их саналууд гарч ирж байгаа юм байна. Тэгээд энийг манай хууль санаачилж байгаа улсууд бол тэмдэглэж авч байгаа байхаа гэж бодож байна. Тэгээд энэ заалтуудыг ихэнх нь дамбаж өргөшөө саналууд хэллээ тийм ээ. Асуултанд би хоёр асуултанд хариулж байна. За нэг өглөө босоод ирэхэд алга болгодог дуршлаг гэсэн. Ямар дуршлаг вэ?